Тэгэхээр хаврын чуулганаар улсын их хурл асуудалд маш нухацтай хандаж энэ унаад байгаа төрийн нэр хүндийг сэргээх чиглэлд бодиттой алхмууд хийхгүй бол улсын их хурлыг тараах тэмцэл өрнөх нь тодорхой харагдаж байна. Төрийн хямрал над гудамжны хямрал болж үргэлжлэх нэ. Төрийн байгуулалтын байнгын орон дарга. Бүх юм тодорхойгүй байна. 65 судалтай эрх баригч нам үндсэн хуулийг өөрчлөх юм шиг, өөрчлөхгүй юм шиг. Батлах юм шиг, батлахгүй юм шиг. Ерөөсөө ингээд нэг юм эргэж хургасан шийдвэргүй байдал чинь гудамжинд байгаа, хөдөө хэр нутагт байгаа, ажил хөдөлмөр хийж байгаа ард түмний дургүйслийг хүргээд байна. Жаахан шийдвэртэй баймаар байна. Тодорхой баймаар байна. Эрх зүйн тодорхойгүй байдал одоо үүсгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батлана гэдэг зүйл оруулж ирж байгаа. Энэ бол маш том асуудал. Тэгээд дараад нь ард нийтийн санал асуулгаа бас хэзээ явуулахаа ярина гэж байгаа. Тэгэхээр энэ нэг эрх зүйн тодорхойгүй байдал. Үндсэн хуулийг хэрвээ өөрчлөх юм бол энийг дагаад үндсэн хуулийн чинь шинэ үндсэн хуулийн чинь зарчим үзэл санаа баган дотор бусад хуулиуд чинь нийцэж явах хэрэгтэй. Яг 65 судалтай Монгол ардын нам үндсэн хуулийг өөрчлөөд шинэ Монголыг бий болгох яг хүсэл зориг байгаа мó үгүй мүү? Яг бас эндээс харахаар нөгөө талаас нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг бас батлана гэж байгаа. Шинэ үндсэн хуулийнхаа үзэл санаанд дор эдрийг батлах юм уу? Хуучин үндсэн хуулийнхаа үзэл санаанд дор зарчмын хүрээнд батлах юм уу гэдэг асуудлууд гарч ирээд байна. Тэгэхээр одоо төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, их хурлын дарга энэ ард түмэндээ үннээ хэлээд тодорхой ярих хэрэгтэй. Одоо батлагдах хуулиуд шинэ үндсэн хуулийн үзэл санааны хүрээнд батлагдана гэвэл нэг өөр. 92 оных үндсэн хуулийн хүрээнд явна гэвэл бас нэг өөр. Ийм улс төрийн болон эрх зүйн тодорхойгүй байдлыг үүсгэх магадлалтай хаврын чуулганы асуудал, хэлцэх асуудлын дараалал ингэж харагдаж байна шүү. Одоо бид энэ хариуцлагын асуудлаа ярихгүй бол их хуралд улс төрд итгэдэг нэг ч хүн байхгүй болсон. Эрдэнэтийн 51 49-ийн асуудлыг одоо ахиж ярихгүй мó? Энийг улсын их хурл хаврын чуулганаараа ярина гэдээ оруулаа. Энэ бусдын коноп тардаг, хуралдаа суудгүй хүмүүсийг эргүүлэн татах асуудлыг одоо ярихгүй мó? Хариуцлагын асуудал. Намынх нь Санжийн баяраар хэрэг толгодохоор дууга хураагаа суучихна. Намынх нь нэг залуу хүчирхийллийн хэрэг толгодохоор дууга хураагаа суучихна. Өөр намын хүн холбогдохоор хамгийн чанга гашгирдаг байдал одоо болохгүй мó? Бид энэ хариуцлагын асуудал энэ одоо уул уурхайн томоохон ордуучин хулгайд алдагдлаа. Энэ хулгайтай тэмцэх асуудлаа их хурл дээр одоо ярихгүй мó? Энэ болгоныг ярьж зэгцлэхгүй бол их хурлыг тараах тэмцэл хавар эхэлнэ. Цагаан сарын дараа эхэлнэ. Хэлцэх асуудал үндсэндээ байхгүй болсон байна. Нэг 20 хэдхэн асуудал гэж байна. Энийний 10 нь хуулиар хэлцэх ёстой асуудал. Эдийн засгийн шинжилгээтэй холбоотой үндсэн нэг ч асуудал энд байхгүй. Занар шатар сайдаа нэг ч асуудал энд байхгүй. Энэ засгийн газар эдийн засгийн реформ хийхгүй мүү? Бизнес эрхлэгчдэд дэмжихгүй мүү? Хэлцэх асуудлаа дуусгацсан бол энийг хурал тарах хэрэгтэй. Яг энэ жагсаалтыг харах юм бол яг бодиттой энэ улсыг аврыг гэсэн нэг зүйл заалт энд алах. Энийг нэг бодоод байнгын хорооны дарга нэг эрс шийдэмгийн алхам хийхгүй бол болохгүй нэ. Энэ асуудлыг би олон удаа ярьж байгаа. Одоо чуулган завсарлана. Засгийн газар нэг ажиллаа хийсэн болон 4 сард бид нар цуглана. Нийгмийн тэмцлээ бид нар дийлэхгүй шүү. Энийг л ойлгож ажиллаа хийгээрэй гэж байнгын орон даргад би сануулъя.